боломж байхгүй шүү дээ. Тэгээд ийм шудраг бус тушаал гарсан байна. За энэ одоо нэгд өдрөөс мөрдөх гэж байгаа 12 дугаар тогтоолд ийм жишээ маш их олон. 170 нэр төрлийн ингээд бөөний эмийн сан даатгалтай ирэх одоо үйлчлдэг эмийн сангууд тэр эмийг хүмүүс зарах ямар ч боломжгүй ийм 170 гаруй нэр төрлийн юм байна. За хоёр дахь нь яаж шудраг бушийг яаж ийн гэдгийг бол хэлэх юм бол одоо энэ эрүүл мэндийн сайдын тушаалаар ингэсэн байгаа хгүй юу? Одоо Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн бүх эмийг энэ жагсаалтанд оруулнаа гэдгсэн. Тэгсэн тэр жагсаалтанд 50 хэдийн хугацаанд дуусчихсан тасарсан эмийг оруулсан мөртлөөсөө компаниудын энэ олон компаниудын бүртгүүлсэн хүчинтэй хугацаатай эмийг өөр таалагдахгүй юмнуудын л ингээл хасаад яачихсан. Өөрийнхөө л тушаалыг зөрчөөд байгаа байхгүй юу? Тэгээд үнийн дээд хязгаараа ингэж шудраг бишээр тогтоосон. За гурав дахь нь ингэж байгаа. Зах зээлийн үнийг судлаад тэгээд одоо энэ жагсаалтыг гаргадаг. Урд нь одоо мөрдөж байгаа энэ жагсаалтан дээр одоо хичнээн та нар мэдж байгаа штэ 2 жилийн дотор валют яаж өсөж ийн үгээ тийм ээ. Тэгэхэд чинь бид нэр энэ жагсаалтаа ингээд олон нийтээр оролцоод ингээд хийсэн шудраг жагсаалт байсан болохоор бид нэр мөрдөө явж исэн баггүй юу. Тэгсэн чинь долларын ханш айгүй хүссэн байхад нийт өмнө Монсоос л бусд нь бол бүх одоо эмнүүдийн ингээд хасцсан 60 хүртэл хувь хассан байгаа байхгүй юу. Тэгээ энэ эмийн сангууд чинь та нар эмийн сангуудыг ойлгох хэрэгтэй. Энэ эмний даатгалын үн чи яаж бүрддэг юм гэхээр бөөний төвөд оруулж ирээд тийм ээ. Тэгээд эмийн сангууд чинь өглөөний 8-аас 24 цаг хүртэл ажиллаж байна. Тэр хүмүүсийнхээ цалин өгнө, түрээс төлнө, бүх даатгалыг өгнө, тий? Одоо бүх татваруудыг өгөөд үйл ажиллагаагаа явж байгаа хүмүүс чинь бас нэг хэдэн хувь нэмж зарах ёстой шүү дээ. Энд чинь дэлхийн нийтийн журам шүү дээ, тий? Тэгэхэд тэр даатгалтай ирэх эмийн сангаар үйлчлэх ямар ч эрхийг өгөхгүй байгаа байхгүй юу? Тэгээд одоо манай ингэж ярьдаг байхгүй даатгалаас бол 30 хэдэн тэрбум төгрөгийг даатгалын эмэнд өглөгдгөө гэд. Энэ бүх эмийн сангууд даатгалын эрх нь бол одоо 1 сая төгрөгтэй, 2 сая төгрөгтэй, 3 сая төгрөгтэй ийм л эмийн сангууд. Тэгэхэд Монсод бол тэр олон тэрбумаар өгчдөг. Тэгээд тэр өнөөрөө л одоо даатгалын одоо удаан гэж нь үйлчилж идэг. А манай эмийн сангууд энэ олон эмийн сангууд болохоор 1 2 3 өдөр үйлчлээд тэр нь дуусчдаг. Хүмүүс өвчтөе хүмүүс бухимдаж штэ. Ийм байж болох уу ер нь? Тэгээд нь штэ. Та нар бодож байгаа бах одоо Монголын эмийн үндэсний үйлдвэрлэлийг бид нэр дэмжиж одоо энэ эмчилгээ энэ Монсын эмийг бид нэр өндөр үнээр энэ даатгал хязгаарын тогтоож өгсөн юм бэ гэж бодлогоор бодож байгаа. Тэгэхэд манай энд дээ штэ адилхан эмийн үйлдвэр 50 ус гээд. Тэгэхэд тэдний эмийг хамгийн доотлоор үнэлгээд тавьсан байгаа байхгүй юу? Тий, энд одоо ярих бах тий. Ер нь бол ийм өмнөд. Ийм тохиолдлууд байгаа. Энэ жагсаалт нь бол тамглаад гарцсан учраас энэ дээр бол ярихад бол зөндөөл юм байна. Тэгээд бид нэр юу энд зогсож байгаа юм бэ гэхээр энэ чи одоо Монгол улсад бол шудраг ёс байх хэрэгтэй. Төр засаг нь бүх хүмүүстэй ижил тэгш шудраг хандах ёстой. Тэгэхэд ийм алдаатай, ийм бодлогогүй энэ жагсаалт гарчаад тэгээ 12 сарын 1-ээс мөрднөө. Одоо үгүй гэд. Ингээд бид нар чинь бас бичиг өгөөд энийгээ засах болов гэд бас тэгтээ бид нарт бас хугацаа өгөөгүй. Бид нар дөнгөж сая л мэдж байгаа байхгүй 11 сарын 16-нд. Тэгээ ийм шудраг биш байдал байж болохгүй. Ингиж монополийг дэмжиж болохгүй. Одоо ингиж монополийг дэмжих үүднээс ард түмнийхээ эрүүл мэндээр тоглож болохгүй. Энэ жагсаалтаа хурдан засаач ээ. Монопол нэг компанийг дэмжих үү, нэг гэр бүлийг дэмжих үү? Монсын эсвэл нийт ард түмнийхээ эрүүл мэндийг дэмжих үү гэдгийг энэ жагсаалтыг хурдан засч ижил энэ төр засаг маань харуулах болж байна. Би эрүүл мэндийн яам энийг засах байх гэж би одоо нэгд өдрөөс мөрдөх гэж байгаа учраас би та нартай хандаж байгаамаа. За нэг юм хэлмээр байна. Энэ аль ч оронд тийм ээ? Аль ч оронд энэ шудраг бус явдал монополийг хязгаарладаг хуулиараа. Одоо капиталист орн ч байна уу, социалист орн уу дэлхийн бүх оронд монополь, олигарх одоо ингээд тушаал шийдвэр шууд нөлөөлөөд өөрийнхөө мөнгийг угааж яадаг ийм юмыг хязгаарладаг. Тэгэхээр манай энэ зүүн салбарт байна шүү дээ. Монсын монополь гэдэг бол хэрэг хязгааргүй
болж байна. Энд бол зөндөө эмээ сангууд хүүхнүүд яагаад цугларсан юм бэ гэхлээр бүх насаараа эмээ санд ажиллачход нэг эмээ сангаа ажилуулж яхад хажууд нь ирээл монс байгуулчихдаг. Одоо монсын бараг 100 200-аад эмээ сан байна шүү дээ, тий. Тэгээ энэ бүх насаараа ажилласан хүмүүсийг яах юм? Тэгээд та нар монсын эм нь хямдхан гэж бодож байна. Үгүй шүү дээ. Одоо манай энд хурал дээр ярихад бол эдгээр та нар сүд нь асуугаарай. Одоо чи аскорбины хүчилгээл тариа та нарт бүгдөө л тарьдаг. Оросоос оруулж ирнгээл 100 1500-аар зардаг байсныг эрүүл мэндийн яамд очихлаар нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Лиценз өгөхгүй гэд. Тэгээ энэ хүн импорт British Farm гэд. Тэгээ ингээд өгөөгүй за тэгээ болий гэд болсон чинь одоо дотоодын витамин С 3000-тай болчиход байна шүү дээ. Үнэн нь. Тэгэхээр ийм монополи гэдэг чинь ерөөсө олигарх гэдэг чинь болдгүй юм байна. Та нар бол энийг бүр маш бид нар бүр бодиттой жишээтэй нотлох баримттай гэж хэлэх байх л да. Тушаал нь гараад тоонд тавьчихсан бүх юмнууд нь байгаа юм чи ийм юмыг эсрэг тэнцмээр байна гэж би та нартаа бол одоо сэтгүүлчтэй л би нийт ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад та нар минь бас энд юу аж ингэж оролцоосэй гэж хүсэж бид нар ингэж явж байгаа юм хүмүүс байгаамаа энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс. Тэгээд байх асуултууд ишээ тодрох юмнууд байвал асуугаарай. Яахлаарэ одоо ингээд нэг үгүй хэлэхэд одоо энэ хэвлэлээр одоо ингээд бичээлээдэг штэ. Тэр 4.1 хэдэн сая төгрөг доллар Гонконгийн данснаас Хөрлөбаатарын данс руу орсон байна гэж бичээлээдэг. Тэ? Тэгэл энд хамаг даатгалыг авч гин. Хамаг тендерийг авч гин. Тэгсэн мөртлөөсөө бүх энэ бус компаниудаа ингэж хохироож тэгэд эцээц тэр эмийнхэн чанар сайн байдаг бол яах вэ? Тийм сайн биш штэ. Эмийн сан дээр зогсож байхад нэг настай эмгэн орж ирэл би энэ амломон гэдгийг авахгүй. Яагаад гэвэл даралт бууруулдаггүй. Өөр эмийг авдаг штэ. Тэр чинь биополиан чанар гэдэг байхгүй. Эм гэдэг чинь онцгой бүтээгдэхүүн байхгүй юу? Яагаад гэвэл эмчилгээний идэх гэдэг нь маш чухал. Эмийн эмчилгээний идэхүүн дээр ямар им байдгийм бэ гэхлээр цусны сивэнд орсон хэмжээг нь тодорхойлоод биополиан чанарын судалгаа хийгээд энэ юм одоо чанартай гэдгийг харуулдаг энэ үзүүлэлт хийдэг байхгүй. Тэр судалгаагаа монс хийдгүү. Тэгээ энэ ард түмний эрүүл мэндээр чанаргүй имээр тэгээ дээрэс нь бол өндөр үнээр 9500-аар зах зээлийн 15 монсын эмийн үйлдвэрийн 15 эмийн зарах хэмжээг бол маш өндөрөөр тавьсан байгаа шүү дээ. Тэгээд хүний эрүүл нийт ард түмний эрүүл мэндээр тоглолцоод ашиг орлого олох хэрэгсэл болгож ийм тушаал гаргаж ийн гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Гэж болохгүй. Тэгээд би та нартай бол энэ монополи эмзүүн салбарт байгаа энэ монополийг хязгаарлаач гэж төр засагтай хийдвэрлэж байгаамаа. Тэгээд энэ бусад хүмүүс бас ярих байхаа энэ олон эм хангад их байгууллагад бас жишээтэй ярих байх гэж бодож байна. Бид нар энэ тий за ярьж. За Монголын хэрэглэгчдийн за За Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмдгүүдийн үндэсний холбооны эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмдгээс доорх мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хэрэглэгч даатгуулагчийг хохироож хэд нэг байгууллагыг дэмжсэн тогтоол гаргасан байна. Энэ тогтоолоо 2019 оны 7 сарын 29-ны өдөр гаргаж олон нийтэд 2019 оны 11 сарын 22-ны өдөр танилцуулж байгаа нь гэмт үйлдэлээр нууж ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа үйлдэл байна. Ганц 2 байгууллагыг илтэд дэмжсэн шийдвэр гаргаж байгаа нь хэрэглэгчийн эрхээр олгогдсон худалдан авах эрхийг ноцтой зөрчсөн цаашлаад Монгол хүний удмын санд нөлөөлөх аюул учирч болзошгүй байна. Ийм дээрх тогтоолыг хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалыг эмийн сангуудад тэгш хангаж хуваарлах, эрүүл мэндийн даатгалын үндэсний зүйлийг бүрэн бүрэн өөрчлөх, бусад байгууллагуудыг тэнд оролцоог тэгш хангах ажлуудыг эрүүл мэндийн яамаас шаардж байна. За баярлалаа. Дараа асуултууд байвал асуугаарай. Даруул ярьж. ярих Хүмүүс байвал яриарай. За тэгэхээр штэ ийм байна л да.
Асуудал асуулт та. Энэ 170 эм нь бол яг манай эм холбооны хүмүүсийн ингээд судалгаагаар нотлогдох ингээд бүр жишгээр ингээд гарцсан эм юмнууд байгаа хгүй. За тэр 170 эм нь байхлаар шүү дээ. Эмийн сангийн үн бүр бөөний үнөөсөө 10-аас 60%-аар бараг доогуур ингээд өчгсөн баггүй. Тэгэхээр эмийн сангуу чинь зарах ямар ч боломжгүй, бөөний төвөд нь ч зарах боломжгүй болчихж байгаа байхгүй. За тэр 170 эмний те ихэнх нь бол Монсын оруулж ирдэг эмээ. Яг бүр тэрийг баталгаатай хэлж болно. Яагаад гэвэл манайх Монс компани бол эмийн импортын бараг нэгэн бараг 60-аас дээш хувийг би бол яг энэ би бол статистикийг одоо бүр нарийн тооцоогоор хэлж би сайн мэдэхгүй байна. Би тэгтээ бол энэ дээр байгаа бах тийм ээ. Гэж авах энэ боны гişүүдэн гаргасан юу штэ тийм ээ. Энэ жишээ багхгүй энэ судалгааны үр дүн багхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас гаргасан байна л да. 170 гаруй эмийг ингээд юу яасан байна те бөөний үнээс хямд өгсөн байна эмийн санг яахгүй. За тэрний би бол яг тоог нь би одоо ингээд наривчлаад тогтоосон ч болно. Тэгвэл Монс компани бол эмийн импортын маш их хувийг 60-аас дээш хувийг эзэлдэгэ. Тий. Тэгэхээр бол энэ дээр бол цааш яг хэдэн эм нь Монсын оруулж ирдэг юм байна гэдэг бид нар нарийн гаргаж өгнө. А хоёрдугаарт бол энэ дээр ингэж байна. Энэ доллар тий одоо энэ хүчин төгөл дээр мөрдөж байгаа энэ 18 оны тогтоол нь шүү дээ тий 24 дугаар тогтоол. Одоо хүмүүсийн ард түмний энэ эмээ аваад сурчсан ийм эмнүүдийг долларын ханш чинь айгүй хүсэж штэ тийм ээ. Тэгэхээр бүр буулгацсан байгаа байхгүй. Тэгэхээр бөөний төвч гэсэн олох боломжгүй л болчиход байгаа. Энийг бол та нарт бол бид нэр тэр хоёр тогтоолыг гаргаад тий бүгдийг ингээд юугаар гаргаж байна. А? 5. Тий. За. Энэ 5 улсын. За энэ дээр би одоо бүр статистик тоог нь өгч. Монгол улсын эмийн бүртгэлийн хугацаа дууссан болон бүртгэлээс хасгсан 40 эмийн нэрийн цус жагсаалтанд орсон байгаа. Тэр сайдын тушаал дээр ингэсэн байхгүй 2-ын 3-т нь одоо эрүүл мэндийн хөгжлийн төвийн одоо эмийн бүртгэлийн юугаас цахим одоо тэр лайцмед програмд орсон бүх эмийг оруулна гэсэн мөртлөөсөө хугацаа дууссан Монсод ашигтай эмнүүдийг оруулсан байгаа. Тэгсэн мөртлөөсөө одоо нөгөө бусад компаниуд яг ингээд бүртгэлдээ оруулчихсан тий яг ингээд хүчин төгөл дээр эмнүүдийг бас одоо жишээл манай компани би Монфа компанид ажилладаг л та. Тэгэхэд бол 14 нэр төрлийн эмэг ерөөсөө л хасаа хийцэн байгаа байхгүй тий. Тэгээ энэ бол нааш нарийн 49 энэ манай эм холбоо эм холбооноос гаргасан юу бас юу вэ? За зах зээл сүүлийн 1 жилийн хугацаанд тасарсан эмнүүд орсон байна. 10 эм орсон байна. Бүртгэлийн дугаар нь зөрүүтэй эм орсон байна. Энэ дээр бас нэг юм байна. Өндөр тунтай эмийг биш үү те? 2 дахин бага үнэтэй үнэлээд 2 дахин тунтай тун өндөр эмийг 2 дахин бага үнээр үнэлсэн тим техникийн алдаанууд бас зүгээр байгаа. Олон байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө энэ 18 онд багтаасан энэ тогтоолоо ингээ хүчингү яачаад 1 сарын 1-ээс би бол та нараас нэг юм ойлгох гэж байна. Би бол та нарыг энэ ард түмэнд одоо ингээд 12 сарын 1-ээс ингээд эмээ авах гэд очих хөгшчүүдийг юу яагаарэ? Энэ яагаад ингээд эмийн сангууд маань олгож чадахгүй байх гэдгийг маш сайн ойлгосоо гэж хүсэж байгаа байхгүй. Би тэгээд ба штэ. Асууж. За тэгэхээр манай эм зүүн салбар маань бол бүрэн хувьчлагдсан салбараа тий бүрэн хувьчлагдсан салбар. За тэгээд бол энэ үнийг одоо тэгж тогтооно гэсэн тэгээ чөлөө зах зээлийнхаа үднээс ингээл явж байгаа. Тэгтээ даатгалын эм гэдэг чинь бол эрүүл мэндийн даатгалын цахим системд орсон учраас өөрөөр хэлбэл энэ үнээс илүү зарах ямар ч боломжгүй компьютераар хянагдаад явцдаг байхгүй юу? Энэ бол нэг. Тэгэхээр энэ даатгалын тушаалын дээд хязгаар гэдэг чинь өөрөөс хэл энэ үнээс дээш гарах боломжгүй гэсэн үг. За би хэлээд байна. Хоёрдугаарт бол нь шүү дээ. Энэ Монс бол өөрөө импортлагч. Тэ? Тэгээд өөрөө жижиглэнгийн худалдаа эрхлэгч. Жижиглэнгийн үн гэдэг чинь бол бөөнийхөө өнөөс
илүү байх ёстой гэсэн Монгол Улсын эмийн тухай хуулинд бичигдсэн ийм заалттай ийм асуудал. Тэгэхээр бол энэ асуудал чинь бол ингээл яадаг. Тэгтээ байж нэг юм ойлгох хэрэгтэй. Монс чинь бас тодорхой хэмжээгээр бас үнийг дампууруулах бодлого явж штэ. Энэ эмийн сангуудаас асуугаарай. Хажууд нь буучгаал 1 2 3 сар өнөө ингэж баахан байлгаж байгаа л бууруулж байгаа л нөгөө эмийн сангууд нь дампуурангууд нь буцаад өнөө нэмчдэг байхгүй. Би сая 5 тодорхой жишээн дээр хэлээ штэ. Одоо эндээс та нар ярих бах. Одоо аскорбины хүчил гихтэл 1500 байсан юмыг дампууруулж хаяал 3000 болгочихж байгаа шүү дээ. Ийм юутай байгаа тий. Тий. За би бол эм шалгалт төв лабораторийг олон жил удирдсан тий. Тэгээ би бол энэ дээр үед бол эмийн түүхэн эдэг бол би Монсын зөндөө түүхэн эдэг шинжилж байсан. Тий. Дандаа хятад байдаг. Одоо ч гэсэн хятад байгаа. Би тэрийг за яг 1 2 нь л өөр орных байж магадгүй. Би яг тэр одоо би бас тодорхой хэмжээгээр тэтгэврт гарсан учраас би яг одоо тэнд тэгж ийн гэж би дотоод хэргийг мэдэхгүй л дээ. Тэгвэл би бол яг олон жилийн салбарт ажиллаад туршлагатай хүний хувьд энэ шинжилгээ гэдэг чинь гардан хийжсэн хүний хувьд би бол ихэнх нь бол хятад улсын түүхэд гэдгийг би бол баттай мэдчихэв нөө. Тийм. За тэгэхээр би та нарыг энийг их сайхан ойлгоосэй гэж хүсэж байна. За ийм гэдэг маань онцгой бүтээгдэхүүн те. Одоо бид нар сүүг юм уу махыг бол хэрэглэгч ч гэсэн хараад энэ нь муудчлаа, энэ нь сайд байна гэж эргэн хүнд огтоож болно тийм ээ. Ийм гэдэг маань их онцгой бүтээгдэхүүн. Тэгсэн мөртлөөс чанарын хувьд маш их ялгаатай байдаг. Одоо жишээлбэл юу яагаад штэ эмийн үнийн хамгийн одоо 60-аас дээш хувь нь эмийн түүхийн чанар эдэлдэг байхгүй юу? Ер нь хичнээн сайн түүхийн эдээр хичнээн баталгаатай түүхийн эдээр үйлдвэрлэсэн төдий чинээ биеийн эквивалент чанар гэж тодорхойлдог тийм ээ. Тэгэхээр эмийн одоо бол олон улсад яаж яах вэ гэхээр эмийн биоэквивалент чанарыг тодорхойлсны дараа улсын эмийн бүртгэл бүртгэнө гэсэн юм олон улсын туршлага байна. Тэр биоэквивалент чанар нь юу байдаг юм бэ гэхээр тухайн эмийг хүн уугаад цусны сивэн дэх хичнээн хэмжээнд цусны сивэн рүү орж байгаа гэдгийг тодорхойлдог биоэквивалент чанарын судалгаа. За би бол энийг ба штэ. Яагаад сайн мэдгүй гэхээр манай эрүүл мэндийн яамд фармакопеийн хорооны зөвлөл гэж байдаг байхгүй. Тэрэнд эрдэмтдийн төлөөлөл ороод энэ одоо стандарт нь зөв байна уу? Хүчинтэй хугацаа нь үдсэн байна уу? Биоэквивалент чанар нь ямар байна гэдэр гэдгийг баталдаг ийм байгууллага байхгүй юу. Тэгээ би бол 30 40 жил энэ фармакопеийн хороонд ажиллаж исэн хүн л дээ. Тэгээд би энэ шаардлага одоо ийм буруу байна гэд ингээд тэр хурал дээр тавиад байхад намайг тэр фармакопеийн хорооноос нь хитэн тушаал гаргачихсан. Тэгээд одоо орондоо бол Монс сургуулийнхаа хүмүүсийг оруулаад өөрийнхөө тэр яамны комисс сулганд өөрийнхөө хүмүүсийг оруулж штэ. Тэгэл ямар ч үг хэлж болохгүй ингээл юу ачиж байгаа байхгүй. Тэгээ бүр Монсын хурилаатар надад тэгсэн штэ. Утсаар чи одоо юу миний өмнө эсрэг ярих хий юм уу новш минь идэрж намайг загинсан штэ Монс. Хурилаатар би өөр хэлэх үгөө олж чадахгүй. Чи ямар бүдүүлэг олж ийна л гэж хэлсэн. Тий. Энэ бол бүр тэгэд ийм дураараа одоо ерөөсө Монгол байвал одоо ерөөсө эмийн чанарыг бас иргэдчихсэн манай штэ өндөр настангууч гэсэн өвчтэй хүн болгон ч гэсэн уугаал мэддэг штэ та нар. Энэ юм гайгүй сайн нөлөөлж ийн, ийм юм муу нөлөөлж ийн л гэж мэддэг штэ энийг. Тий? За баярлалаа. Тий. За би штэ. Дээд цэндэх үү. Эмзэн шинжилгээ ухааны доктор, профессор. За би бол Монфа эм ханган нийлэх байгууллагын захирал. Одоо би